Юу чи багангийн багш юм байл шүү дээ. Ер нь бол тийм. Гэхдээ хажуугаар нь бас бизнес бол байгаа. Хувийн бизнес гэсэн үг юм байна те. Сонирхол доо. Лон өгөрцээ сарим сонгон тариалнаа миний хажууд байхад чи ногоо жимсээр тутахгүй. Би бол сэлинг орхон жимс ногооных сэлинг орхон жимс ногооных ногоо идэхээс залхаад байвал чин тул байна. Цагаан загас байгаа, линок байгаа. Обвиус бас байгаа. Загас шараад өгч болж байна. За ерөнхийдөө нэг шуудад төмс 10 ил байцаа. За тэгээ 50 49 08 88 Хөөе. Тэр хоёлаа чи болдож байгаа шүү дээ. Юу ээ чи надтай болцоод байгаа юм уу? Ногоо авахгүй байсан бол хэлэхгүй байсан бэ. Цаана чи портроор ногоонууд ир чи хүлээгдэж штий. Хүний цагсаа үрээд. Чи яач вэ? Сая түүхийн мэтгэлцээнд оролцоод тэгээд өөрийгөө түүх ямар муу мэддгээ мэдчихэд хүртэлээ. За ямар тач танилцгаа. За би ер нь бол 2000-ад оны ихээр Хяд Боржгын Исүүхийн Тэмүүжин буюу Чингис хааны өлгийн нутаг Онон голын хөвөөнд Дэлгүүн болдог гэдэг газар би хөх толготой хосгүй заяанд мэндэлсэн билээ. Чи хаанд үрсэн? Би тэр яг 2000-ад он чинь яг сонгоо хайрхан дүүргээ те 21-нд мах импекстэй тэрний яг харанхууд те бас хөөмөө байсан. Тухайд бас зодоонуудтэй гэдэг энэ хөхняцаас энэ тэнд байжсан те. Дими балаа юм ярьж байгаа зүйл хоёлаа маахраа ойлд те. За миний найз ёс журамтай гуйж авна шүү. Манай алтан ургийнханд ийм ёс чуд байхгүй. Чтэй ам сүртэй юм ярьд юм бэ. Зүгээр яа л да шууд явахгүйгээд бол арх уух юм уу? Цагаан юм. Чи одоо ямар бузартай юм ярьд юм бэ? Мөнх хөх тэнгэр минь өршөө, бүрт чон гоо марл минь өршөөч харил. Манай удам тийм байхгүй. Чи намайг ер нь доромжлоод байна те. Манай хинтэд бүх ястан байгаа штэ. Буурайд халах ах нар маань байгаа штэ. Манай ах нар атмаа штэ. Дэлгэн бээр нэг удаа уулзаг болохоор өнөөдөр уулзсны хоёлаа гоё музей үзэх хөгждөд. Музей юу? Би ч өөрөө баг музей дунд амьдардаг байсан хүн шүү дээ. Чи хадны сүг зураг хүн чулуу тайгар чулуу гэж мэдхүү? Тэр чинь манай нутагт байж идэг шүү дээ. Тэр хадны сүг зураг дээр чи би өөрийнхөө сүг зургийг бичээд байж идэг шүү дээ. Тийм. Тэгвэл ингээл та хоёлаа нэг одоо өвөл болоод хүүтрэхээр гоё дулаан орол явах уу? Дулаан ороо. Чи чулуутын хавцалд хоргийн тоогоо цэнхрийн аршааныг мэдгүй юу? Юм гадаад штэ. Тэгвэл яа би нэг чантай уулзсан чинь ингээд энэ нэг гоё ундаа авчихсан байхгүй Йобик гэд. Тэгээ нэг Йобик яадаг вэ гэхээр ерөөсө хотоод нь байгаа ашигтай бактерийг хоолдог. Тэг ургамлын эсрэг юм пробиотик тараг байхгүй шүү. Амар кальц ихтэй. Кальц ихтэй. Яана ирээдүй ар хангаахан чинь тэрчгээр яс сайтай, ген сайтай бүгдээрээ кальцтай. Багаасаа ааруул, ээзгээ, тарг бүх цагаан эдэг идэж өссөн байдаг штэ. Гэхдээ энэ юу байхгүй би чам тайлбарлаад үзье. Энэ юу яадаг вэ гэхээр пробиотик ундаа чинь өөрөө утгын хатгалтаар сэргийлнэ. Тэгээ дээрэс нь холестерины хэмжээг бууруулна. Эрдэс бодисыг те шингээлтийг нэмэгдүүлэн тархлааг дэмжинэ. Тэгээ дөрвөн төрөлтэй сакура цэцгийн амттай, хаан сүний амттай, пүүж айлмны амттай, нэр сулын ялам жимсний амттай гэдэг гоё хөстэй. Жоод үстэй. За яах вэ? Чамайг манай ар хангаан тайгар чулуун дээгүүр чулуу давуулаад шидчих юм бол цаашид болцох үгүйгээ шидэж болох юм. Тайгар дээгүүр чулуу шиднэ. Энийг сайн удахт би чаднаа. Йоб.